За бүгдээрээ өдрийн мэндийг хүргэе. Шинжлэх ухааны технологийн сургуулийн Нана шинжлэх ухааны инженерчлэг мэргэжлэр 20 дугаар дамжиндаа суралцдаг. Одоо 90 сансар байна. Сайн мэцхан наад бямжийн мэдрээ гэдэг. Яг одоо шүтээсийн МХТ-с системийн аюулгүй байдлаар Солонгостой хамтарсан хөтөлбөрөөр суралцж байгаа 2 дугаар курсын оюутан байна. За миний би болохоор 2022-оос 2023 оны ерөнхий сайдын дотоодын нэрмжит тэтгэлэгтэл хамрагдсан. Тэгээд дотоодын ерөнхий сайдын тэтгэлэг маань юу гэж хоёр хуваагдсан байсан бэ гэм бол гадаадын болон дотоодын гэж хоёр хуваагдсан шалгуур үзүүлэлтээ бол оюутнуудаа авч ирсэн. За нийт дотоодын оюутнуудаас 20 оюутан авна гэсэн. Гадаадын оюутнуудаас бас 20 оюутан авна 40 оюутныг шалгуулж авна гэсэн шаардлага тавьсан боловч одоо сая шалгуулж авахдаа бол нийт дотоодоос 44 оюутан, гадаадаас 31 оюутан нийт 75 оюутан мөр шалгуулж авсан байсан. Сайтаар дамжуулаад бүх формо цахим хэлбэрээр явуулжсанд бол таатай байна. Тэгээд үнэхээр амар байсан. Тэгээд ерөнхийдөө шаардлага нь болохоор та 3.6-аас дээш 3 улирал суралцсан байх ёстой. Тэгээд янз бүрийн тэмцээн уралдаан, нийгмийн сайн сайхны төлөө манлайлж ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцох мөн өдрийн дамжаанд суралцах оюутан байх ёстой гэсэн шаардлагуудаар тэгээд хараад за ер нь дайжгүй юм уу, ер нь хүч сориод үзт юм уу гэд тэгээд энэ бодлоор тэтгэлэгтээ оролцоод үзсэн чинь тэмцэндээ бас баяртай байна. Дотоодоос яг ямар шалгуур тавьж исэн бэ гэх юм бол та ингээд олон улсын ямар нэгэн тэмцээн уралдаанд орж байр эзэлсэн байх ёстой. Мөн сургуультаа ямар нэгэн хэмжээний одоо өөрийн гэсэн орон зайтай тэрийг мөн бусдад ингээд түгээж сайхан үйлс хийдэг байх ёстой. Мөн сүүлийн 3 семестрийн чинь голч 3.6-аас дээш байх ёстой гэсэн шаардлага тавьсан байсан. Мөн гадаадын оюутнуудаас гэх юм бол дэлхийн шилдэг дээд их сургуулиудад тэнцсэн 100 дээд сургууль тэнцсэн Harvard болон Oxford мөн одоо олон сайн сургуулиудад тэнцсэн оюутнуудыг бол магистр докторийн чиглэлээр бол авч ирсэн. Тийм магистр доктор яагаад авч байгаа юм бол очиод одоо тэтгэлгийн та одоо ингээд дээд сургууль тэнцэж чадсан бол таны одоо энэ сургуульд ирээрэй гэсэн урилгыг авсан бол таны тэтгэлгийг ч одоо ингээд өгөөд асуудалгүйгээр санаа амар явуулаад өгөө гэсэн одоо хангамжийг одоо тухайн оюутанд бол олгосон. Тэтгэлэг анх авч ирсэн сэтгэл нь болохоор одоо би ингээд тэтгэлгээ өгсөн маа штэ. Тэгээд нэлээд удаа хүлээлгэсэн баггүй юу? Ингээд 10 хоногийн дараа баг шийдвэрээ гаргаад тэгээд өгсөн. Уг нь бол 10 хоногийн өмнө өгсдөөсөн. Тэгээд тэтгэлгээ амар нөгөө нэг анх удаа тэтгэлэг авч байгаа болохоор амар удаан хүлээгээд тэгээд бүр Facebook группт зарласан байсан баггүй юу? За ингээд хүмүүс шалгарчлаа ингээд тэмцээн оюутанд ингээд аль хэдийн хариугаа өгчлөө гэсэн чинь нөгөө надаа хариу мэйл ирээгүй. Тэгэл за тэмцээгүй юм байна дөө. За зүгээр дээ гэж бодож исэн чинь амар удаа хүлээсэн. 2 цаг гаруй мэйлээ ингээд рефреш хийгээл тэгсэн чинь гинтл хариу нь гараад ирсэн. Тэгээд тэмцэнгээд мэдээлэл сонсоод би бүр бахирал хашгирал. Тэгэл гэрийнхэн ч гэсэн баярлсан. Тэгэхэд бол явуулахад надад ерөнхий сайдын тэтгэлэг юугаар онцгой байсан бэ гэх юм бол формул одоо явуулах одоо анкет илгээх үе шатууд их ойлгомжтой байсан. Тэгээ ерөөсөө очиод тийм сургуулийнхаа одоо мэдээллүүдийг хийж байгаа, өөрийнхөө мэдээллийг хийж байгаа юм шиг ерөөсөө ингээд сонгоод бүглөөд явцдаг. Одоо цахим анкет чиг. Тэгээ ингээд явуулж байсан. Тэгээд явуулчаад хугацаа одоо анкет хариу илгээх хугацаа болчиход байсан. Тэгээ ингээ ороод харсан чинь бас хугацаа сонгогдсон байсан. За тэгээд нийт одоо 10 хоногийн дараа бол хариугаа хүлээж авсан. Тэгээд ингээд уул нь ярилцлагын үе шаттай байсан байхгүй юу? Тэгсэн чинь ингээд дотоодын оюутан бол ингээд ярилцлагын үе шат дамжихгүйгээр шууд тэмцдэг байсныг хараагүй. Тэгээд нөгөө гадаадын оюутан болохоор ингээд эхлээд одоо анкет явуулна. Тэгээд та яг ямар сургуульд орсон чинь үнэн үү гэдэг тэрийг одоо шалгаж ярилцлаганд оруулт юм байлээ. Минийх бол ингээд шууд өмнөх тэтгэлүүдийг одоо ярилцлагын үе шатгүйгээр шууд тэмцсэн бол надад амар гайхамшигтай санагдчихсэн. Ингээд итгэмээргүй ч гэх юм уу. Тэгээд мэйлээр одоо хариугаа илгээгээд авсныхаа дараа бол одоо боловсролын яамнаас бол над руу залгаж ирсэн. Тэгээд ингээд сайн мэнэ сансармаа ингээд чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо ингээд 44 оюутан тэнцсэн. Гэтэ шүтээсээс ол цөөхөн оюутан тэнцсэн байсан. Гэтэ одоо ингээд чамайг бид нар ингээд сонгоод 90% саналтаагаар одоо үг хэлүүлэхийг одоо хүсэж байна гэд тэнд одоо 2 хүн 44 хүнээс үг хэлсэн. Одоо нийт 75 хүнээс үг хэлсэн. Тэгээд би тэр үед л ингээд сургуулиасаар амар юм бахархаж ирсэн. Ингээд шинжлэх ухааны технологийн сургуулиас ингээд олон ингээд дээд сургуулиуд, их дээд сургуулиуд байхад ингээд энэ сургуулийг сонгоод намайг сонгоо яриулж байгаа нь ингээд би бүр ингээд сургуулийнхаа нэр төрийг ингээд бүр
аваад гарна шүү, гоё яриа шүү гэж одоо их хичээж ярьсан. Тэгээд тэр маань ч их таалагдсан байлээ. Тэгээд миний би болохоор одоо хамтарсан хөтөлбөрөөр сурцдаг болохоор ер нь жирийн оюутнаас 2 дахин илүү ачаалттай нэг семестрт 27 кредит үзэж тэгээд хажуугаар нь би ажил хийдэг. Тэгээд нөгөө боловсролын зээлийн сангаар суралцдаг болохоор ингээд аав ээжтэй жоохон ч гэсэн ачаа гин ингэж үүрэлцэж өгье. Тэгээ солонгос суралцах бол амар өндөр төлбөртэй байдаг. Гэтэ энэчнээс нь ингээд тэтгэлэг тамрагдаад уусаа ингээд сайн сурж ивэл хин ч гэсэн чамайг анзаараад тэрийг нь үнэлээд ингээд үнэлэх хүн байдаг. Тийм болохоор ингээд энд оролцоод тэгээд тэмцсэн байгаа. Ерөнхийдөө бол солонгос суралцахад амар өндөр төлбөртэй штэ. Тийм болохоор ингээд янз бүрийн тэмцээн уралдаанд оролцож ивэл хэрвээ ингээд нийгмийн сайн сайхны төлөө ингээд байж ивэл ингээд хүн чамайг анзаараад тэгэл тэтгэлэг тамрагдах нь бүтэн боломжтой. Ерөнхийдөө дүүнэртэй хандаж хэлвэл янз бүрийн тэтгэлэг хөтөлбөр зарлагдсан байдаг. Ихэнх Facebook group дээр илүү ингэж юунууд зарууд явж идэг. Тийм болохоор тэнцэнээсээ ингээ сайн хараад тэгээд манай сансармаагийн хэлсэнчлэн яг тэтгэлэг гэсэн Facebook group байдаг. Тэгээд яг тэнд ороод сайхан хүүхдүүдийн туршлагаас үзээд яг ямар анкет өгүүлж ийн тэгээд юу хэрэгтэй вэ? Тэрийг нь эртхэн бөглөөд эртхэн юмнуудаа бэлдээд эртхэн ингээд орчвол илүү чамд боломж байдаг гэж хэлмээр байна. Миний хувьд ягаад тэтгэлэгт хамрагдах болсон шалтгаан гэх юм бол би оюутан баснаас хойш төлбөрөө өөрөө төлдөг байсан. Тэгээд ингээ ажил хийгээд төлдөг байсан учраас одоо би ингээд өөртөө дарамтгүйгээр хүссэн зүйлээ хийгээд явж үзье. Одоо ингэж би явж үзэж чадах юм бол төлбөрөө төлөхгүй ингээд болох уу гэд үзсэн чинь үнэхээр болж исэн. Тэг ер нь бол гой зорилго тавиад өөртөө хэрэгтэй цаг хугацаагаа залуу насаа, оюутан насаа хэрэгтэй зүйлд хэрэгтэй хүмүүстэйг өнгөрүүлэх юм бол маш гайхалтай байдаг юм шүү гэдгийг бол хэлмээр байна. Тэгээд амар юм завтай юм шиг мөртлөө завгүй амьдраад өөрөө ирэхгүй ингээд сурчдсан байлээ. Тэгээд дараа нь ажлын байранд гарсан ч гэсэн олон давуу талтай. Тэгээд ерөнхий сайдын тэтгэлэг тамирснараа ямар давуу талтай гэх юм бол ерөнхий сайд маань ярьжсэн одоо ингээд бидэд олон төсөл байгаа. Та нар ингээд та нарын одоо мэрэгжлийн хүүхдүүдийг аваад ажиллах юм бол бид нар ч бас ингээд 30 жилийн одоо төслийнхаа хүрээнд та нартай хамтарч ажиллах үнэхээр сонирхолтой байныг хийсэн сэтгэлээ бол хийсэн. Тэгээд би мэрэгжлийнхаа зүгээс одоо бас ингээд том төсөл хариуцад аваа явчих одоо хэмжээний одоо санал ажлын санал бол ирж исэн. Тэгээд тэргээр бол илүү давуу талтай болов уу гэж харж байгаа. Тэгээд одоо ажлын байранд заавал гарах цаг мөчөө хүлээхгүйгээр одоо мэрэгчлээсээ эртнээс одоо ингээд нийгэмд одоо ээлтэй байдлаар ажиллаад үзчих юм болов тэр нь илүү одоо бид нарт хэрэгтэй болов гэсэн дүнэлтэнд хүрсэн. Би хамгийн анх оюутан болж орж ирээд UB-ийн тэтгэлэг авч байсан. Тэр нь ямар тэтгэлгээс юм гэхээр нөгөө 3 сард нэг 500 сая төгрөг өгдөг, хувийн хандаас өгчдөг. Тэгээд миний бол хэрэгцээг бол хангалттай хангаж чадчихсан. Тэгээд би ерөөсөө оюутан баснаас хойш нэг ч төлбөр төлөхгүй сурж байгаа. Бүр ингээд төлбөр нь илүү гараад сурж байгаа. Тэгээд яаж тэгж байгаа гэх юм бол шүтээс маань өөрөөс тэтгэлэг өгдөг. Одоо эхний семестртээ та 3.6-аас дээр сурсан бол нэг кредит дахиад 3.6-аас дээш бол 3. Дахиад ингэ сурах юм бол 5 гэж явцдаг. За тэгээд миний би бол одоо 5 кредит аваа явж байгаа. Мөн одоо нөгөө клубуд байдаг. Сайн дурын болон мэрэгжлийн клуб. Тэгээд тэр мэрэгжлүүд яадаг вэхээр очиод ингээд та клубт илсэн ч гэсэн ахлагч болсон ч гэсэн тодорхой хэмжээний урамшуул өгдөг. Тэгээд одоо ингээд би багаар ингээд тууштай явсныхаа үр дүнд эхлээ гишүүн байсан бол клубын ахлагчлаад одоо ингээд дараа намраас эхлээ клубын нэгдсэн зөвлөлийн тэргүүн болгож байгаа. Тэгээд дараа нь тэр тэтгэлийн авсны дараа бид нэр ассемблилаад янз бүрийн үйл ажиллагаанд болоод манай Эрдэнэ сайд бол анх удаа ингэж нөгөө нэг тэтгэлэг авсан оюутнуудтайгаа хамт ингэж оройн цаг барьж тэгээд нөгөө нэг ийм том талбайд ерөнхийдөө ийм нэг тийм формал байдлаар ерөөсөө хийгээгүй амар чөлөөтэй тэгээд бид нартэй илүү дотн байх те илүү ингээ холбоо сүлбэгээ байгуулах гэж тиймэрхүү байдлаар ингээд гоё нээлттэй тийм үйл ажиллагаа байсан. Гэр бүлийнхэн бол маш одоо таатай хүлээж авч байсан. Тэгээд би бас нөгөө хамгийн анх тэтгэлэг авч байхад бас амар баярлаад ингээд дахиад тэтгэлэг аваад дахиад ингээд бүх юм нь ингээд амар сайн байгаа тахаар эсвэл ингээд за чийч ер нь болчонтой бол гэсэн. Тэгээд нэг амар түрүүн ерөнхий сайдынх дээр бол нэг за чийч угаасаа чаддаг юм чи мундагдөө гэд нэг амар баярлаа гэх юм уу. Тэгээд надад бас жоохон эвгүй санагдчихсэн. Тэгээд тэтгэлэг гардаж авч байхад бол ер нь бол нэг амар сандраад байсан юм бол байхгүй. Тэгээд хамгийн сандарч исэн юм юу гэх юм бол нөгөө сургуулаа төлөөж үг хэлжсэн болохоор яана алдчих үү яг ингээд урд ерөнхий сайд суудсан. Тэгээд боловсролын инх хамгааллын сайд маань суудсан. Тэгээд ингээд зөндөө олон хүмүүс суудсан. Яг өөдөөс хараад би тэгээд
За ингээд яг гэдэг яг уртлын охин маань ингээд амар юм ингээд яг одоо би ерөөсөн юм бичиж гараагүй байхгүй. Уртлын охин маань ингээ юм бичиж гарсан байсан чинь хүмүүс ингээ жоохон уйдгартай сонсож байгаа. Би ингээ зөв очиж чөлөөтэй ингээ амар энийгээ ярьсан чинь хүмүүс амар хөвгөлтэй энийг хөвгөлтэйгээр хүлээж авсан юм шиг байлээ. Тэлэг тэмцэн сэтгэл гэвэл нөгөө нэг авж явахдаа нэг сандраагүй. Угаасаа л тэмцэн юм чинь авахсан аваагүй ялгаа байгаагүй штэ. Гэтэ ингээд ерөнхий сайдаас ингэж гардаж аваад тэгээд нөгөө нэг хажууд багш тэгээд ээж маань харж исэн. Тэгээд амар бахархалтайгаар хараад ингээд нэг тийм за мундаг шүү гэсэн харцаар ингээд харахаар нь амар гоёсэн. Ингээл ийм том арга хэмжээнд дэлхийн ингээд одоо Монгол улсын хэмжээнд ийм тэтгэлэг хамрагдаад шилдэг 44 оюутан болсон. Тийм болохоор ингээл мэдээж бахархалтай харцаар л харна штэ. Тийм болохоор яг энэ нэрчээрээ явах юм шиг л ингээл нэг тийм гоё сэтгэл төрдөг. Хин ч гэсэн тэх байх. Тийм болохоор дүнэртаа ч гэсэн хандаж хэлэхэд яг ингээрээ гоё байдаг шүү. За ингээд ер нь бол одоо оюутан болж орж ирэх байгаа юм уу? Эсвэл одоо суралцж байгаа оюутнуудаа үе тэнгийнхандаа хандаж хэлэхэд та нар ингээд боломжуудаа бол зогсоо цагуу харах хэрэгтэй. Би хизээч одоо өөрийгөө юм ерөнхий сайдын хэмжээний тэтгэлэг авах хүн гэж бол өөрийгөө төсөөлж байгаагүй. Би хамгийн анх оюутан болж орж ирчээд ийм тэтгэлэг авсан хүмүүсийг ямар мундаг юм бэ? Олон улсад зөндөө юм хийсэн багтаа гэж боддог байсан. Гэхдээ ингээд нөгөө урдаа гарч ирсэн боломжуудаа алдалгүйгээр тууштайгаар барьж аваад тэгээд ерөөсөө өөртөө юм одоо ачаалал өгөхгүйгээр дуртай ямаа хийгээл явж байхад ерөнхийдөө бол бүх юм ингээд одоо тэтгэлэг авахд бол ямар ч асуудалгүй энэ бол нэг хүн зүйл биш. Та зүгээр л ингээд мэдээлэлээ одоо би бол мэдээллийг хамгийн анх юунаас авдаг байсан гэх юм бол нөгөө тэтгэлэг гэд групп байдаг Facebook дээр. Тэнд болохоор ингээд оюутнууд тэтгэлэг авсан талаар тэтгэлгийн одоо мэдээллүүдийг сагсаа цаг ингээд шеэр хийгээд бидэрт хүргэж идэг. Тэгээд тэнцэнээсээ би яах мэдээллүүдийг бүгдийг авдаг байсан. Тэгээд эхлээд нэгт мэдээлэл одоо сайн ав. Хоёр дахь юм бол одоо ингээд алдсан ч хамаагүй одоо алдах сэтгэлээ бэлдээд анкета явуулдаг бай. Тэгээд гурав дахь юм бол одоо алдсан бол алдаанаасаа суралцаад тэрийгээ дараа нь засаад явуулдаг байх хэрэгтэй гэсэн одоо тийм сэтгэл хэлмээр байна. Тэгээд ерөөдөө бол сайн дурын маш олон клубүүд байдаг. Одоо өөрийнхөө хоббинд тулгуурлаад сайн дурын клубүүдэд сайн яваарай л гэж хэлмээр байна да. За баярлалаа. Их орон их дэлхийнхээ ивэл хари шинтэн хөрцөө Эрдэнэт багшийн мэрэгэн ухаан